говь үзүүлж байна. Дэлхийн хамгийн том эзэнт гүрний төв байсан Монголыг өндөрлөг газар эрс тэс цагаагаар хязгааргүй удам тал нутаг илэрхийлдэг. 2,900,000 хүн амтай 1,564,116 хавтгай дөрвөлжин километр далайн түвшнээс 2,000 метрт орших Монгол улс онгон зэлүүд байгальд нүүдлийн ёс заншлаар мал аж ахуйгаа хөгжүүлсэн цөөхөн улсуудын нэг юм аа. Эрс тэс цагаагаар гайхалтай дасан зөгтсөн Монгол ямаанаас хамгийн ховор, хамгийн дэд зэргийн ноолуурыг гарган авдаг. Тэдний урд ширүүн хялгасаар бүрхэгдэн хамгаалагдсан ноолуурын нарийн ширхгүүд агаарыг барьж дулааныг бүрэн хадгалдаг байна. За манай Монголын цаг уур их гатуун ширүүн одоо хамгийн хүйтэн дээл гэхэд ер нь 40-50 хүрдэг гэж байгаа. Тэрэнд ямаа өөрөө тасан зогцоод хэрэгтэй одоо аль нь энэ амттай шинжтэй сайхан урмлыг олж иддэг гэдэг утгаараа бол энэ амтны өөрийнх нь гаргаж байгаа ноолуур гэдэг одоо энэ бүтээгдэхүүн бол цэвэр одоо байгалийн бүтээгдэхүүн юм. Далайгаас хол өндөрлөг газар оршиж хойд зүгээс Сибирийн хүйтэн агаар ирдэг тул Монголын өвөл асар хүйтэн мөн хуурай байдаг. Энэ хатуу ширүүн өвөл Монгол ямааг жил бүр өөрийн дулаан хүрэн болох ноолуурыг бий болгоход хүргэдэг байна. Харин зуны улиралд малчид ямаан сүргээ их нутагтаа эрх чөлөөтэй нүүлгэн бэлчүүлж уржил шимт зэрлэг өвсөөр тижээдэг. Энэ бэлчээр нь 100% органик бөгөөд элдв бордоо шавж амтны хоргүй цэвэр байдаг юм аа. Тэгэхээр яг ноолуурын салбарт бол одоо яг н органик шин чанараар нь хадгалсан ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэл өмнө хийгдэж байгаагүйгээр бас шин байгаа. Дэлхийн нийтийн одоо чиг хандлага ногоон бүтээгдэхүүн, эко бүтээгдэхүүн рүү явж байгаа энэ үед говь компани хийж хэрэгжүүлж байгаа энэ алхам бол цагаа олсон. Хэрэглэгчдийн хувьд одоо энийг органик гэдгийг илүү ойлгохын тулд яг байгаль дээр байгаа одоо тэр ноолуурыг яг тэр хэвээр нь бодолт хийгдэхгүй те химийн бодис ашиглахгүйгээр ямарваа нэгэн цайруулалт, өнгийн өөрчлөлгүйгээр те боловсруулалт хийхгүйгээр одоо хийж байгаараа илүү онцлог. Орчин үед хүмүүс амтан ургамлын байгалийн бүтэц зүй тогтолд нь өөрчлөлт оруулж шин төрлийн гих органик бус бүтээгдэхүүн гарган авдаг болжээ. Харин органик бүтээгдэхүүн гэдэг нь организмын үүслээс эхлэн бүтээгдэхүүн болон хэрэглэгчдийн гарт очих хүртэл химийн болоод биологийн өөрчлөлт нөлөөгөөр боловсруулагдсан хэрэглэгчдийн гарт хүрдэг бүтээгдэхүүнүүдийг хэлдэг байна. Өнөөдөр дэлхийн хэрэглэгчид органик бус бүтээгдэхүүний хор уршхийн талаар мэдээлэл сайтай болсон тул байгалийн гаралтай цэвэр органик бүтээгдэхүүнийг сонгон органик бус бүтээгдэхүүнээс татгалзах болжээ. Өнөөдөр говь компани та бүхнийхөө өмнө говь Mongolian Organic Kashmir хэмээх Монгол ямааны байгалийн 4 өнгөр үйлдвэрлэн гаргах 100% органик ноолуурын бүтээгдэхүүний шинэхэн брэндээ танилцуулж байна. Өнөөдөр дэлхийд даяараа хүн төрөлхтөн эрүүл орчинд эрүүл бүтээгдэхүүн хэрэглэж байгальтайгаа ойртож амьдрах гэсэн энэ их хүсэл эрмэлзэлтэй болсон энэ цаг үед өнөөдөр Монголд органик ноолуурын бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэж эхэлнэ, борлуулж эхэлнэ, төмөн олондоо хүргэж эхэлнэ. За төмөн олон гэлтгүүгээр ерөөсөө дэлхийн хүндрэлтөнд хүргэж эхэлнэ гэдэг бол бахархалтай сайхан хэрэг. Монгол орн үнэхээр баялаг сайхан юм аа. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэдэг бол үнэхээр байгаль орчинтойгоо бид илүү ойртож эрүүл бүтээгдэхүүн хэрэглэж байна гэсэн үг. Тийм ч учраас энэ одоо өнөөдөр цоошин брендийг бий болгож төмөн олондоо танилцуулж байна. Энэ ажилд нь бол өндөр амжилтыг хүсэж байна. Говь компани ийм сайхан органик бүтээгдэхүүн гаргаж байгаад би их баяртай байна. Говь хувьцаат компани нь хүний хөгжил технологиор тэргүүлэн хэрэглэгч харилцагчдын сэтгэл ханамжийг хамгийн өндөрт хүргэж хөрөнгө оруулагч ажилчдын үн цэнтэй байгууллага байна. 16 саяар тоологдох Монгол ямаа дэлхийн ноолуурын 30%-ийг хангадаг хэдий ч байгалийн гаралтай энэ ноолуур ховор нандин тооцогддог юм аа. Цайруулаагүй, будаггүй Монгол ямааны ноолуур байгалийн үндсэн 4 өнгөтэй. Цагаан, цайвар, шаргал, хөгс саарал, боронгууд Монгол ямааны зөнхлөх зүс бөгөөд өнгө бүр өөрийн гэсэн онцлог содон төрхийг агуулдаг. Цагаан ноолуур. Цагаан өнгө нийт Монгол ямааны 20 хүртэлх хувийг эзэлдэг. Монголын өмнөд тусуулах Өмнө говь, Баян хонгор, Говь Алтай аймагуудад дийлэнх тоо толгой нь байдаг. Монголын говьд эрс тэс уур амьсгал ноёрхдог бөгөөд
өвөл хасах 40 хэм хүрч зундаа нэмэх 50 Цельсийн хэм хүртэл халддаг онцлогтой. Говь компани онцгойлон Баян-Хонгор аймгийн Шинжинс сумаас цагаан ноолуурыг авдаг билээ. Цагаан шаргал ноолуур. Цайвар шаргал өнгийн ноолуур хамгийн элбэг байдаг. Монголын ямааны 60% эзлэх энэ өнг мөн бүх аймгаар тархсан байдаг. Дулаан тансаг харагдах цайвар шаргал өнг органик ноолуурын хамгийн төхөөрөмжтэй төлөөлөл юм. Хинтээ аймгийн Галшир сумын малчидтай говь компани тусгайлан харилцсан ажиллаж цайвар шаргал ноолуурыг боловсруулдаг юм. Бор ноолуур. Монголын баруун хэсгээр Алтай нурууд оршдог. Баян өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл аймагуд бор өнгийн ноолуурыг гаргадаг хар зүсмийн ямааны нутаг юм. Алтай хангаан бус далаагаас 2000-аас 4000 метрийн өндөрт оршдог бөгөөд өвөлдөө асар хүйтэн болдог нутаг. Гэвч өслөг зөөлөн ноолуур энэ тэсгэм хүйтэн өвлөөрч ямааг хүйтнээс бүрэн хамгаалж чаддаг юм. Жил бүрийн 3 дугаар сард говь компани төлөөлөл Хөвсгөл аймгийн төмөр улаг сумаар айлчилж бор өнгийн ноолуурыг шилэн авдаг юм. Хөх саарл ноолуур. Дэлхийн хамгийн ховор ноолуурын өнгө бол хөх саар. Ямааны өнгө бол бурхнаас заяасан өнгө нь цэнхэр өнгө юм гэнлээ. Цэнхэр ямаа ер нь их цөөхөн байдаг. Одоо миний 300 гаруй ямаан дотор тэднийг 2 хэн байна. Хөх саар өнгийн ямаа зөвхөн Монголд байдаг бөгөөд онцгой өнгийн ноолуурыг үйлчлүүлэгчдэд түгээх зорилго нь энэхүү содон ноолуурыг хайжуулахад хүргэсэн билээ. Хөх саар өнгийн ноолуурыг зөвхөн говь компани боловсруулан бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг бөгөөд Ховд аймагаас тусгайлан бэлтгэн нийлүүлдэг байна. Яг энэ үндсэн 4 өнгөөс зөвхөн одоо энэ маш ховор 3 дугаар өнгө буюу саарл ноолуур зөвхөн дэлхий дээр өөр хаач байхгүй те. Энэ саарл ноолуурын бол одоо сүлжмэл нэхмэл оёмл бүтээгдэхүүн болгож хүргэж байгаагаараа энэ органик брендийн утга учир нь оршиж байгаа. Дэлхийн бүх загварч нь буцаад байгаль дэлхийн хүн рүүгээ хандж эхэлсэн. Түүхийн ноолуур эхлээд ангилан ялгах үйлдвэрээр дамждаг бөгөөд энэ үйлдвэрт ноолуурыг чанар технологийн шаардлагын дагуу харах, мэдрэх, эрхтний тусламжтайгаар ангилан ялгадаг хамгийн чадварлаг ажилчдын хэсэг ажиллаж байдаг. Үүний дараа ялгсан ноолуурыг хог, туслаг зэрэгээс салгахаар угаах үйлдвэр тугаадаг. Угаагдан цэвэр болсон ноолуурыг даруй хялгас ялгах үйлдвэрээр дамжин хатуу хялгаснаас салгадаг байна. Хялгас ялгах машин нарийн үйл ажиллагаа байдаг бөгөөд үйлдвэрлэл орчны чийг болон температурын нарийн заасан төвшөнд явагдах ёстой юм. Холих, самнах, эрэх, шилжүүлэн ороох, давхарлан ороох, эрчлэх, шилжүүлэн нэхэх, гоёх, гүйцэтгэн боловсруулах, чанар шалгах зэрэг шат амжилтуудын дараа цэвэр органик бүтээгдэхүүнийг үлгийдэн авдаг юм. Бидний хийсэн бүтээгдэхүүнийг хүн өмсөөд сэтгэлд нь таалагдаад тэр үеийг харахад айгүй бахархалтай байдаг. Хэрэглэгч нартаа чанартай бараа бүтээгдэхүүн хүргэхийн тулд одоо 1200 хүний те 2400 гар хуруугаар ярих юм бол 12,000 хуруу ноолуурын бүтээгдэхүүнийг өдөр бүр тасралтгүй 24 цагаар үйлдвэрлэж байгаа. Монгол зэлүүд байгаль бэлжих Монгол ямааны ноолуурын ширхгүүдийг хураан авч мэрэгжлийн төвшөнд чадварлагаар боловсруулан шин загвар шилдэг үйлдвэрлэлийн аргаар органик бүтээгдэхүүн урлах гайхалтай үйл явц хэрэглэгч танд говь Mongolian Organic Kashmir брендийг авчирч байна.